Харин бид нар яах хэрэгтэй вэ гэхээр Бурхан бидэнд юу зөв тухай хэлж гисэн. Бурхан биднийг зөвийг үйлдгэсэн. Сайныг үйлдэх, зөвийг үйлдэх хоёрын хооронд ялгаа байгаа. Бүгдээр зөвийг үйлдэж амьдрий. Тэгээд нэг зүйл зөв шүүй, зөв тунгай. Тэгэд эзэн биднийг өөртөө шүү гэж хэлж байна. Хэрвээ бид нэр шүүх боломжгүй байсан бол энэ үгийг хэлэхгүй. Тэгвэл өнөөдөр Германы шүүдрийн сонсогч танд хэлж байна. Өөртөө шүүн тунгай гэж эзэн хэлж байна. Би яаж чадах юм? Тэгвэл яагаад зарим нэг асуудлыг ингэж хүндрэлтэн эсвэл зарим нэг асуудлыг ингэж ойлгохгүй бодож байгаа вэ? Эзний шүүлтүүрээр шүү. Эзний цаг хугацаагаар тунгай. Эзний зүрх сэтгэлээр асуудалд ханд. Харин ямар нэгэн туршлагаар эсвэл хин нэгэн мэдэм хийрэгчд юм уу эсвэл мэдэхгүй юм байж чадахгүй юм байж ойлгохгүй байгаа юм байж зарим хүмүүсийн гаргадаг хоёр нүрт амьдралаар өөрийнхөө амьдрал болон их эзэнтэй харилцах харилцаанд битгий хандаарай гэж энэ өглөө та бүхний одоо ятгахыг тэгээд бас бүгдээрээ хамтдаа хичээцгээе гэж уриалахыг хүсэж байна.